За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн подкастэнд илрүүлэн зуушлагч мөнх цэцэг оролцож байна. Танаас илрүүлэн зуушлагтай холбоотой хэдэн асуултуудыг одоо тодруулъя. За илрүүлэн зуушлал гэж юу вэ? Хуульчийн хувьд хэрхэн тодорхойлогддог вэ? Илрүүлэн зуучлал гэдэг нь халуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд илрүүлэн зуучлалын тухай хууль заасан үндслэл журмын дагуу энэ дэмжлэг үзүүлэх илрүүлэн зуучлагчийн ажиллагааг хэлж байгаа юм аа. За өөрөөр хэлэх юм бол маргааны хоёр тал илрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр харилцан ярилцаад хинхийнхээ сэтгэл нийцсэн шийдэл хүрдэг юм тогтолцоо юм аа. За илрүүлэн зуучлал хэрхэн явагддаг вэ? За үе шатуудаас нь тайлбарлаач. Илрүүлэн зуучлал бол талуудын сайн дурын үндсэн дээр явагддаг. За өргөдөл гаргагч тал маань өөрөө хүсэж илрүүлэн зуучлалаар шийдвэрлэе гэж хүссэн тохиолдолд өргөдлөө илрүүлэн зуучлал гаргана. За өргөцсөн тал буюу тайлбар гаргагч тал маань илрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэж зөвшөөрсөн тохиолдолд илрүүлэн зуучлал явагддаг. За мэдээж өргөдөж ирж байгаа тал маань илрүүлэн зуучлалаас татгалзах юм бол мэдээж энэ ажиллагаа маань явагдахгүй. За илрүүлэн зуучлалын шатанд өргөдөл гаргагч тал мэдээж өргөдлөө дэмжиж өргөцсөн тал тайлбар гаргах замаар за илрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаанаа эвийн журмаар шийдвэрлэж хинхийнхээ сэтгэл нийцсэн шийдэл хүрсэн тохиолдолд талууд эвлэлийн гэрээ байгуулад за гарын үсгээ зурж баталгаажуулан шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг байгаа. За мэдээж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэлийн гэрээ маань шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр мөрдөгддөг. За тэгвэл илрүүлэн зуучлал шүүхийн процессын гол ялгаа нь юу вэ? За шүүхэд иргэний эрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол хууль заасан 60 хоногийн хугацаатай байдаг. За тэгвэл илрүүлэн зуучлал бол 30 хоногийн хугацаанд явагддаг учраас цаг хугацааны үед шүүхийг бодвол богино хугацаанд шуурхаа шийдвэрлэгддэг. За иргэдэн маань анхан шатны шүүхэд нэхэмжил гаргахдаа нэхэмжилж буй үнийн дүнгээс хамаарат улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тэмдэгтийн хураамж төлдөг бол илрүүлэн зуучлалд 1 сая төгрөгөөс дээш үнийн түвшинд өргөдөл гаргасан тохиолдолд за тогтсон 30 мянган төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг байгаа. За энэ мэдээж шүүхэд хандхаас бага улсын тэмдэгтийн хураамж төлөвлөл эдийн засгийн хувьд тэмдэлттэйгээр маргаанаа шийдвэрлүүлэх юм боломж нөхцөл бүрдэж байгаа гэсэн. За Монгол улсын хэмжээнд бол илрүүлэн зуучлал за шүүхийн иргэний эргийн ажлын ачаалтыг бол 22% эзэлдэг гэсэн статистиктэй үзүүлэлттэй. За энэ нь бол илрүүлэн зуучлалын тухай хууль сайн хэрэгжиж тод жишээ гэж харж байгаа. За цаашдаа иргэд маань заавар шүүхэр бос илрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлэдэг болох юм дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж байна. Ямар төрлийн маргаанд илрүүлэн зуучлалыг ашигладаг вэ? За иргэний эрхтэн харилцаанаас үүссэн маргаан, за гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хөдөлмөрийн ганцаарчлан маргаанд илрүүлэн зуучлалыг явуулахаар юм хуульчилж өгсөн хэдий ч за одоо манай улсад бол илрүүлэн зуучлалын тухай хууль маань маш сайн хэрэгжиж арилжааны маргааныг ч илрүүлэн зуучлалаар шийдвэрлэх болох юм хуулийн төсөлд хэлцэгдэж байна. За цаашлаад магадгүй эрүү иргэний хэрэглэгч илрүүлэн зуучлалаар шийдвэрлэх болох юм дэлхийн чиг хандлага руу явж байна. За танаас одоо сүүлийн асуулт асууя. За илрүүлэн зуучлал ямар давуу тал холбогдолтой вэ? За тэгэхээр шүүгээр хэрэг маргааш хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол харьцангуй хэлбэр богино хугацаанд эдийн засгийн хэмнэлттэйгээр асуудлаа шийдвэрлэх. За талууд маань мэдээж хинхийнхээ сэтгэл нийцсэн шийдэл төрсөн эвлэлийн гэрээ маань шүүхийн шийдвэрийн адил биелэгдэх боломжтой гэдгийг бол ард иргэд маань нэг үе бодвол тааламжтай хүлээж авдаг болсон байна. За илрүүлэн зуучлалд хандсан иргэд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрсдийн сэтгэл нийцгүйд шийдэл хүрснээрээ ах トゥ төрөл садан найз нөхөд за цаашлаад бизнесийн хамтрагчтай бол одоо харилцаа холбоогоо хэвээр үйлдвэрлэдэг юм давуу тал ачаал бүтэлтэй байгаа. За манай подкастт оролцсон танд баярлалаа. Баярлалаа.